Дэлхийн хөл өмгийн тод одуудын амьдрал хөшгөний цаадах эдрээ хиний талаар юу гэж ярьсан сонир хачныг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг онцлог болно. Стивен Жорж Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гарыг бүр сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд хөл өмгийн бестселлер нэвтрүүлгийн 2015-аас 16 оны шинэ улирлын шинэ дугааруу та бүхэндээ өнгөрсөн 7 хоногоос эхлэн хүрсэн. Мэдээж өнгөрсөн 7 хоногт бол бид та бүхэндээ манай тайлбарлагч Балжаахын миний л амьдрал нэртэй номын талаар бол тухайн бестселлер номны талаар бол ярилцаж та бүхэндээс нэг дугаарыг бол өнгөрүүлсэн. За ингээд өнөөдрөөс эхлээд энэ дугаараас эхлээд бол бид Английн алдар төлөв өмгчин Стивен Жорж Жерард руу шууд орохоор болж байгаа үзэгчдээ. Ингээд явтаач бүгдээрээ тайлбарлагч Балжаахтайгаа холбогдъё. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн өдрийн мэндийг үзэгчдтэй ч гэсэн хүргье. За бид хоёр бол 2014 онд Стивен Жорж Жерард гэдэг нэг 2 дугаар явсан. За тэр бол гэхдээ 2006 он хүртэлх гэвэл илүү зохилтой байх тийм ээ. 2006 оны дэлхийн аварга дээр юу болсон хүүхэд насныхаа талаар бид хоёр бол маш товчхон базаад бол ярьчихсан. Тэгээд яг нь олон ч Ливерпулийн хөгжөөний эмчнэр, олон Жерардын хөгжөөний эмчнэр бол бид хоёр руу шүүмжиллийн чулууг явуулсан л да. Мэдээж Жерардын талаар богинохон ярьлаа гэдэг. За одоо бид хоёр бол ярилцж байгаад манай Балжаах бол Жерардтай бараг өөрөө уулзчаад хүрээд ирлээ. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр 2015 онд сая 5 сард бол Жерард маань албан ёсоор одоо Ливерпулээс зодог тайлж гадагшаага бол явсан. Тэгээд 2015 оны миний л амьдрал гэж хэлэхэд цогтой байх тийм ээ. За Жерардын номыг яагаад сонгох болов? Жерардыг яаж явж байгаад олоод авав? Энэ талаар яриагаа эхлүүлье. Ерөөсө Жерард чинь ерөөсө тэгэл ер нь яг л сая чиний хэлдэг л байхгүй юу? Нэрээ Жерардын хөгжөөний эмчнэр Ливерпулийнхэн чи бодохоор бестселлер хийдэг гэж бараг мэдж байгаа ч юм гүүч. Тийм биз дээ. Өөрийнх нь нөгөө домгийг авчиад 2хан дугаар алтууртаад эдгээр чи 10 дугаараа хийлэх сонирхолтой болж шүү дээ ямгалан. Тэгэнгүүт нь ингээд за одоо намраас соош одоо чич намайг сайн шахлаа. Тэр бестселлер юу болж байна одоо 9 сарын дунд гэхэд эхэлсэн байна шүү гэд. Тэгээ би явж исэн чинь ашгүй нэг юм Жерардтай таарлаа. За тэгээд Жерардтай таарал би ерөөсөө юу вэ чинь Почетино хүртэл Тоттенхэм төрөөдрөгээ гуугаад байсан гэд энэ дээр байгаад байна штэ. Почетино чинь чам руу ярьдсан. Тэнгүүтэл наад чинь шинэ дугаар ууштай болж яахаа гэл тэгэл одоо Жерардын эдгээр чинь нөгөө хажуудаа сэтгүүлчтэй байдаг учраас тэд нарт ингээл юм яриад явж байхад тэд нар номыг бичээл баг хэвлэдэг компанитай хэвлээл ингээд Жерардад өөр бодлоогүй шүү дээ над шиг ямар сэлэнгүүрээс гадаа сууж байгаа юм биш. Яг үнэ. Өөрөөс дорн зүгээр баг бүлэг хэвлэгдэж гараад байх нь гараад байна. За тэгээд өнгөрсөн үеэрэлд бол Жерард Ливерпулээс зодог тайлж Английн Премьер Лигийг орхисон. Зодог тайлсан түүхээс нь хоёлаа яриагаа эхлүүлээ. За ингээд энэ номноор бол одоо ерөөсөө яг зодог тайлсан түүхээс нь эхлэн өнөөдөр бол яриагаа эхлэе гэж бодож байна. Зодог тайлсан түүх нь ингэж эхэлж байгаа. Жерард бол ерөөсөө өнгөрсөн жил 14 оны намар тоглож эхлэхдээ бол ерөөсөө дахиад шинэ гэрээ байгуулна гэдэгт бол ерөөсөө ихтгэлтэй байсан юм билээ шүү дээ. Тэгээ ингээ шинэ гэрээ байгуулна ингэн тэгэн одоо намайг бол одоо арайчтай юу гэж одоо шууд болиулах вдэ гэд ингээд бол одоо тоглоод явж исэн юм байна. Ингээд тоглоо явж исэн чинь Ливерпулийн удирдлагууд дуудаж оруулж ирэнгүүтээ за Жерард 27 жил сайхан зүтгэлээ. Энэ багтаа нэг байлаа. 27 гэж ш Жерард ч 34-тэй хүн чинь 27 гэхэд 7-8 настайдаа л ирсэн юм биш үү тийм ээ. 27 жил сайхан явлаа. За 6 сар үлдлээ. Тэр Йолкор юм шиг үү. За 6 сар үлдлээ. Оросоор бол наслаждайся гэж хэлсэн гэж. Наслаждат гэдэг бол сайхан амтыг авч мэдрэж гоё байх. Ерөөсөө энэ 6 сард одоо Ливерпултай хамт бай. Ингээл дуусаа. Тэнгүүт Жерард бол ерөөсөө юу ярьж байгаа юм бэ гэвэл ядаж 1 жилийн гэрээ мэрээ инээ тэрэ тийм байхгүй. 1 жилийн гэрээ хий. Цалингийн 60% байхгүй 40% авуулаа. Бонус инээ тэрэ янз бүрийн юмыг бол ерөөсөө чамтай тоглолтын чинь тоглосон тоо тоглолтод оролцсон үр дүнгээ чинь харж иж ярина. Тэрөөсөө хар илгийн юм шиг л. Юу тэг хар илгийн юм шиг. Тэнгүүд л Жерард ерөөсөө өстө зүрхэндээ уйлсан байна. Гэхдээ яахаараа Гари Монк, Гари Невил, Райан Гигз бүгд дасгалжуулагчийн дэргэд байж байгаа том дасгалжуулагчаас
суралцаад ингэж яхад надад зүгээр нэг жилийн гэрээ санал болгонгуудаа дараа нь Брэндон Рожерсын дэргэд 2 жил байлгаж намайг яагаа болдгүй. Би энэ улаануудын төлөө миний өнгөрүүлсэн 20 жил ийм бага байсан гэж юу. Тэгээд Ёлкор бол ийм үг сонссон юм байна. Гэхдээ 11 сард бол шууд за энэ баг бол ерөөсөө явцгүй юм байна гэдгийг бол ерөөсөө 11 сард бас нэг зүйл дээр мэдсэн юм байна. За юун дээр мэдсэн гэхээр Реал Мадридтэй 100 тоглолцсон юм байна шүү дээ. Сантьяго Бернабеуд яваад очсон чинь Брэндон Рожерс бүгдийн сэлгээнд суулгацсан юм байна шүү дээ. Нөгөө дараагийнх нь бүтэн сайн Челситэй тоглох гээд Челсид өөрөөсөө бүр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүснэ гэдэг. Тэгэнгүүт л Жерард шууд мэдсэн гэж. За Реалтай тоглоход буугаад өгчлөө те. 2009 онд би наад Реалыг чинь будаа болгож явсан юм шүү дээ. Нэр хоёр тоглолтын нийлбэрээр чинь би агсан тавьж явсан шүү дээ. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр будаа болгоход Зинедин Зидан дэлхийд даяар та нар Криштиано Роналдо, Месси гэж бити дими юм яриад цаан чин Жерард амьд байна. Байсаарч байх болно. Жерард мөнх. Ингэж хэлсэн биш. Зидан 2009 он тэгэхэд нөгөө Жерард нь амьд сэрүүн байж хахад Каутиньотой, Стерлингтэй хинтэн ч гинүү сэлгээнд суулгаад ерөөсөө тэр аваргуудын лигийн тэр Реалтай хийх тоглолтыг золигт гаргаад тэртээ тэргүй бид нар дууссан улс гэд ямар эрүүл ухаантай хүн тэгэнгүүтэл Жерард дооцсон. За ийм баг бол надад хэрэгж байна. Байгаад ч хэрэггүй. 11 сард тэгж бодсон юм. Тэгсэн чинь 12 сард за 6 сар үлдлээ гэдэг чи баг тэр 11 сард тэр Реал дожигч явж байгаа л байсан. Хоёрдугаар үе дээр талбай дээр гарсан гэж өөрөө л тэгж байна. Ямар тэр энэ одоо мэдэх биш. Тэгсэн чинь хоёрдугаар үе талбай дээр гарсан тооны харьцаа их бага зөрүүтэй байсан. Нэг тэг байсан. Бензема нэг хийцэн. Тий. Би тайлбарч. Тэгсэн чинь ингээд сунаа явуулсан юм байна шүү дээ, тоон. Тэгсэн чинь яг хөө би гарч ирсэн нэгэнт наан нь буугаад өгцөн баг ямар ч тийм тоглох сэтгэл зүй бол байгаагүй. Би гарсан ёстой л нэг тэг байсан. Shot bill минимал нэм гэсэн байлээ л да Орос дээр. Ёстой багахан ийм хэн байсан. Тооны зөрүү. Тэгээ намайг гарсны дараа ингээд том болоо яваад гисэн. Тэг угаасаа тийм ерөөсөө амжилт гаргахгүйгээр шийдсэн байсан. Ерөөсөө Челситэй л үзнэ. Дулаанд орхосоо өмнө тэгээ. Дулаанд орхосоо өмнө цагаан дугуй Брэндон Рожерс. Ерөөсөө тэгсэн. Тэгэхээр би ийм багт байгаа ч хэрэггүй гэсэн хамгийн гомдмоор юм бол ерөөсөө өдөртөх зүйл намайг дуудаж оруулж ирээд тийм муухай хүүтэн хүнд. Тийм муухай хүүтэн хүнд. Чи инг. Яг тэрний дараа яг өдөртөх зөвлөлөөс гараад ирсэн чинь косметикийн Nivea компани, гоо сайхны компани манай Шторкнд тоглоод өгөөч гэдэг амар өндөр үнэтэй гэрээ санал болгосон юм. Тэгэхдээ үгүй би рекламанд тоглодог хүн биш те. Би реклам Шторк роликонд тоглохдоо би Ливерпулийн төлөө тоглож Ливерпул намайг зарж тэрэнд тоглуулчаад миний мөнгийг Ливерпул авдаг ус. Тэгэд Месси, Криштиано Роналдо хоёр бол тэгдэггүй өөрөөсөө мөнгө авдаг. Би Ливерпул намайг цалинжуулж байгаагийн хувьд би Ливерпулийн боссуудын гэрээ хийсэн реклам Шторкнд тоглож явдаг байсан. Түүнээс би хуваараа би юунд ч тоглоо. Надад Шторкны мөнгө, рекламны мөнгө бол хэрэггүй. Би улаануудын төлөө, ийм улаан өмсгөлийн төлөө би хүч хөлсөөн гаргаж иж авсан цалин надад хоол болно гэхээс биш. Би улаануудын нэр нүрээр алдарт гарчаад тэгээд тэндээ би бараг ер нь энэ бол зүгээр миний орчуулга шүү. Би бараг одоо би нэг рекламаар хэн болчоод би бараг л тэр мөнгө ер нь яаж хоолойг минь авах вэ дээ, хоол болох вэ л гэж ингэж ярьсан байгаа юм шиг. Тэгэл ерөөсөө 12 сараас эхлээл ерөөсөө Жерард чинь араас бол ерөөсөө шуурцсан гэж шүү дээ. Тэгсэн. Ингээ шуурсан чинь хамгийн түрүүнд Славен Билич одоо Премьер Лигд байгаа юу? Тий, West Ham-д байгаа. Тэр чинь Бишикташд байсан юм бэ? Туркт. Өнгөрсөн өвөл. Тэгсэн чинь ерөөсөө Славен Билич залгаал. За Туркийн хөлбөмбөг гэдэг бол одоо ерөөсөө сэргэн мандалтынхаа шатанд орж ирж байгаа. Шинэ хаашаа өрөөд Бишикташ төрөөд. Тэ нөгөө нэг Жерард гэрээгээ сунхаа боллоо. Энэ үлрэл дуусаад багасаа явна гингуут. Олон хүмүүс шууд ингээд саналаа тавиал хэлж байгаа. Тэгсэн чинь Жерард тэр номон дээр өрөөсөө бүр ингээд 90 дараа гарна. За. 20 дугаарт нь Славен Билич. За. 20 дугаарт нь Францын Монако. Нөгөө Риболоев лиг гээд Орос чинь
Ерөөсөө нөгөө Радамел Фалкаон зээллэгээр явцсан байсан. Одоо ерөөсөө тэнийг авчиргээд. Гурав дахь нь бол одоо ерөөсөө Парис Сен-Жермен. Парис Сен-Жермен. Дөрөв дэх баг нь ерөөсөө Дэв Мойс, Реал Сосьедадад чи энэ дүрээ дэрээ. Чиний зүгээр Ливерпулд өгдөг цалингч өгнө. Чи хүрээд хоёулаа энд нэг юм босгоод. Тав дахь нь Маурисио Почтино. Тоттенхэм. Хүрээд наад нь чи ойлгуулад өг. Хүрээд би бол чамаагүй зүгээр. Тэгэл энэ дуудаж байгаа улс учраас гарааны 11-ийн найд төртэй шүү дээ. Тийм шүү дээ. Цалин мөнгө аав. Чи тэгжлэг хүлэмж. Чиний хажууд тэр тоглоно. Урд чинь тэрг олдчихно гэж хэлээ шүү дээ. Тэгэл ерөөсөө Тоттенхэм. Тэнгүүд Жерард ганц л юм бодсон. Яг Делберо шиг. Английн багуудад орчоод би яаж би Эмфилдэд би ирээд Ливерпулийн эсрэг тоглож зогсож байгаа. Би Европын багууд руу явчаад би яаж би аваргуудын лигэд би Эмфилдэд ирээд би зогсож байгаа юм бэ? Яаж би аваргуудын лигэд би Англид ирэх юм бэ? Ямар нүрээр ирэх юм бэ? Энэ гөмөн агуу үнэтэй. Одоо бодолтой болж байгаа Лампардтай харьцуулахад тэгэл хоёр өөр төрлийн хүн гэдэг нь харагдчихээн тийм. Одоо Лампардыг тэгэнгүүт оруулж ирсэн. За. Би Парис Сен-Жермен лөө би ёстой хитэн портер мөнгөний араас би явахаар байсан. Тийм. Тэгэд надад Лампардын жишээ миний нүдэн дээр ил байна. Ситид баян багийн сэлгээнд суух ямар тамтай байдаг вэ гэдг нь харагдчих байна. Тэрний оронд би өөр гараандгүй гарна. Би хөлбөмбөгөөрөө би таашаал авдаг хүн. Би сэлгээний мөнгөөр би таашаал авдаг хүн биш. Гэсэн биш. Тэгээд өөр бүр ямар ч Ливерпулийн эсрэг тоглохооргүй баг руу. За тэгвэл тоглохооргүй баг руу. За тэгвэл ямар баг руу явах вэ гэж асуулт гаргав. Тэгвэл ямар баг руу явах вэ? За мөнгөтэй баг нь хаана вэ? Катард л баг шүү дээ одоо. За Катар. Катарын тэр бомтон уцсаж ийн гин Жерард руу. За. Жилийн 10 сая фунт стерлинг паунд чи үгүй. Еврогоор бол биш юм биш. Тэр чи паунд болоо явуулахад бүр талигаад өгд юм байгаа. 10 саяг үгүй. Таашаалаараа тоглол. Үгүй би яаж хідэн октоудаа их нэртэйгээ дагуулчаад би тэр халуун Катарт амьдрах юм бэ? Мөнгөн сайхан гүмэн агуу хүн чанараа. Би байсан бол хоёулаа байсан бол хоёр агаар жуулчих. Миний хан зүгээр тэсээр мөнгө олж байгаа шүү гэж Катар хуслааш. Би бол одоо нэр тэгээд баахан сэлс кондишн тавьсан. Энд кондишн өчнөө юу кондишн бассейнийхэн тэгээд халуунаар үлээгээл гадаа хүүтнэр үлээх бараг миний явах годомжийг тэр чигтэн кондишн тавь гэсэн чинь мөнгө дуусахгүй юм шиг. Тэгэхэд үгүй гэсэн биш царч. Яа үнэхээр нэрээ бишрээ. Хүн сэтгэл, гэр бүлээ гэсэн сэтгэл, багаа гэсэн сэтгэл. Агуу байна. Би нэрээ үнэндээ би бүр орхичихгүй гээд бүр ингэ бичээд ирсэн. Миний тайлбар болгон бичдэг би бүр орхичихгүй гээд бичээд ирсэн. Тэгсэн Невагийн рекламнаас тэгэд татгалцсан. Ингээд за тэгэд ингэж итэл бол одоо ерөөсөө юу л яасан юм бэ? Тэгсэн чинь Лос Анжелес Galaxy-гаас урлаг гарсан. Америк бол амьдралын төвшин ар гэр амьдрахад бол янзын сайхан. Тэгээ дээр нь Дэвид Бекхэм тэнд тоглож исэн бүгдийг мэддэг, бүгдийг ярьж өгсөн, бүгдийг хэлж өгсөн. Салин баг. Тэр хамаагүй. Дарамт баг. Сэтгүүлчд араас мөшгөж янз бүр болоод авахгүй. Гэр бүлтэйгээ ингээд одоо ёстой жинхэнэ гоё орчинд, гоё амьдраад 3-4 жил гэж байгаа шүү бас. 1-2 ч биш. Премьер лигт бол 1-2 жил тоглоно. А тиймд бол бүр 3 жил. Пожалуйста тоглож болж юм. Гоё лиг штэ тий. Төвшин баг амар тайван. Амралт ихтэй ийм амар олон аваргуудын лиг миггээл дарамтлал өдөр шингүү Жерард муу байна гэж бичээд авах юм биш. Манай үчи сая очиж сүдийг хийсэн би. Тэгсэн. Шууд очоод ягаа эхний тоглолтод бол ганцаараа тэгсэн шүү дээ. Тэгэл ерөөсө гоё газар ийшээ явна гэж. За тэгэд энэ гарчгийг уншснаа хамгийн амар зүрх өвдөгсөн юм бол Ливерпулийн эзэдүүд амар хөгийн юм бэ. Тийм бай. Амар хөгийн. Ер нь Английн багуудын эзэдүүд чинь хүн чанаргүй нөхдөд байдаг юм шүү дээ, тий. Одоо ингээд бодоод хахад Лампардыг ч яалаа, тэгэл Жерардыг бас яалаа. Одоо ингээд ардаас нь Терийг яах гэж байгаа юм бол бас мэдэхгүй байна. Тэгэл одоо ингээд бодохоор хоёулаа яриагаа түр завсарлуулад Стивен Жерардын MLS-д хийсэн анхныхын тоглолтыг
анхных нь гоолуудын бичлэгийг хүлээн авч үзчихэд тэгээд эргээд уулзъя. Яг саяны яриан дээр бол илүү зохицуулаа гэж бодож байна. Жерард бол Америк нэгдсэн улсын лигт очиод үнэхээр гангарч байгаа. Сайн тоглолтыг үзүүлж байгаа. Ингээд бүгдээрээ Жерардын Los Angeles Galaxy багт хийсэн анхны тоглолтын бичлэгийг хүлээн авч үзчихэд студид эргээд уулзъя. Дэлхийн хөл өмгийн тод одуудын амьдрал хөшгөний цаадах эдрээ хиний талаар юу гэж ярьсан сонир хачныг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг онцлох болно. Стивен Жорж Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гариг бүр. Every time I look at him, I just see class. One of the best players I've seen in my life in the world. His desire wanted to win all the time. Can't teach him. There are a lot of great players. Very few, I think, have the qualities that Steven Gerrard brings. Robbie wants it again, played it so. Дэлхийн хөл өмгийн тод одуудын амьдрал хөшгөний цаадах эдрээ хиний талаар юу гэж ярьсан сонир хачныг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг онцлох болно. Стивен Жорж Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гариг бүр. За ингээд хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Мэдээж 15-аас 16 оны шинэ улирлын зочноор, шинэ баатраар маань Стивен Жерардын 15 онд юу ярьсан битсэн, хөшөөний цаана юу болсон талаар манай Балжаах та бүхэндээ нүдэнд харагдаж гарт баригдтал ярьж өгч байгаа. За ингээд бүгдээрээ нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсэг рүү оръё гэж бодож байна. Төгсгөлийн хэсэг гэж бас хэлж болно. За Жерардын хувьд бол сая Ливерпулээс яагаад зодог тайлваа гэдгийг бит хоёр одоо Ливерпулийн хөгжөөнг нь төлөөлөл удирдах зүйл рүү захиа бичгээр өрн боллоо бит хоёр бас тий. Арай дэндүү муухай. Арай муухай. Муухай. Тий. Тэгээд би бас Балжаагаас асуумаар байл та. Та яг тэр та ер нь Жерардыг ингээд гэрээ байгуулахгүй гэж тэгсэн шүү дээ. За Ливерпулээс зодог тайлгч байгаа одоо явлаа гэд. Та тэрийг нэг юу тухайн үед хөгжөөн дэмжснэр тухайн үед танд ямар мэдээлэл байсан юм? Одоо энийг уншсан шиг ийм мэдээлэл байгаагүй л баг. Байгаагүй. Яагаад явахаар Жерардын бие төлөөлөгч юусоо тохирсонгүй мөнгөн дээр тохирсонгүй гэж бодсон юм. За Тэгсэн чинь юусоо тэр Жерардын хүсэж исэн 1 жилийн гэрээг дараа нь үргэлжлүүлээд туслах дасгалжуулагчаар ажиллах ийм нөхцөлтэй гэрээг тавьж өгөөгүй юм байна. Мөнгөн дээрээч гол биш юм байна. Хамаагүй яг уу 40% нь хасаад бууруулаад тэр 60-ыг авна уу 60-ыг хасаад 40-г авна уу тэгчээд дараа нь энэ клубтэйгээ эргээд хамтдаа бай гэсэн ийм боломжийг тавьж өгөөгүй юм байна. 27 жилийнхэн зүтгэлийг 15 минутанд үнэлээд окей болгоцсон юм байна. Бай бай. 15 минут болсон гэж байна. Өдөр дах зүйл рүү явж байгаа. Миний 27 жилийн зүтгэл 15 минутанд үнэлэгдээд гарч ирвэ хөрхий гэсэн. Тэгэхээр ерөөсөө яг өнөөдөр Хавер Занетти Интер зодог тайлсан чинь юу вэ? Дэд ерөнхийлөгчгээ явж штэ цаад чинь аа. Райнгийг зодог тайлсан чинь туслах одоо Вангал гараад шууд тий одоо шууд болох гэж боллоо шүү. Тэгсэн чинь одоо ерөөсөө бусад багууд ийм боломжоо тавьж өгөөд ингээд өөрийн гэсэн бэлэг тэмдэгэ авч үлдэж яхад Жерард бол одоо орчин цагийн Реалын бэлэг тэмдэг. Тийм биз дээ. Тэр дээр үеийнх нь хаан Кенемени байдгийн байгаа орчин цагийн бэлэг тэмдэгэ олонний өмнө ингээд ерөөсөө ёстой амаа арчаа хайсан салфетик шиг тэгээд хэрэггүй 6 сар сайхан таашаалтай гоё байж байгаа тэгээ баяртай бай. Энэ бол одоо үнэхээр энэ хүний одоо ёстой сонс хамгийн дургүй юм л тэр шүү дээ. Тэгээд Балжаахаа би яг энэ дэр нэг юм санчлаа. Сая 2015 оны
одоо улирлын төгсгөлд Манчестер Юнайтед Ливерпул хоёр тоглолоо шүү дээ. Ливерпулийн талбай дээр. Жерардын хамгийн сүүлчийн тоглолт байсан. Английн Гранд Дербид оролцож байгаа. Жерард 2 дугаар үслэгнээс гарч ирэл 40 секунд болов уу явуулаа уцаарсан. Тэгэхээр ямар их сэтгэлийн тийм нэг үүмрээтэй байсан байг харагдаж байна тийм. Та тэр тоглолтыг тайлбарлаж ирсэн бас хөгжөө нэмшид хэлж ирсэн гэж байгаа. Жерард сэлгээнд суучлаа гэхдээ за Жерард 2 дугаар үед гарч ирнэ. Тэгээд нэг юм болно. Ерөөсөө зүгээр тэгж мэдэгдээд байсан л та. Энэ бол ерөөсөө Жерардын хамгийн сүүлийн гараад ерөөсөө тийм гаргадаг үйлдэл гаргацсан шүү дээ. Яг нөгөө 27 жилийн өмнөх шиг 7 настай хүүхд шиг гарч ирэл нөгөө анхны тоглолтод оролцоод Эвертон дээр улаан уц авчихсан шүү дээ. Яг л тэр гарч ирж байсан. Тэгэхээр тэр чинь анхны тэр Эвертон дээр гарч ирэхэд байна шүү дээ. Бүр YouTube дээрээс бүр удаашруулад бараг дахиасаа хараараа. Яг адилхан уу? Гүү нөгөө тоо өргөдөг шүүгч байна шүү дээ. Тэрний дэргэд зогсгоо мэдэхгүй бүр тэнд минэнгээр гүүгээд хүү Жерард чи нааш руу энд зогсмогс гэж хажууд нь ирж зогсож ордгийн шүү бараг талбар. Тэр чинь нөгөө нэг бүрс хаана явна гэхгүй манай Жерард чинь бас сэтгэлийн бас тийм юу бас багтаа үйжиж магтгүй аав ээж хоёр нь салсан тэр үед бол амар хэцүү байсан амар ууртай омогтой бэлтгэл дээр бүр хүн болгоныг бэртээчих гэж Жерард үлээ бүр дуудаж оруулж ирээ. Гү чи ямар учиртай юм бэ? Чи яагаад ингэж байгаа юм бэ? Тэгсэн чинь аав ээж хоёр муудсан гээ аавын дуудаж уулзаад ааваар нь хилүүлжээж тэгээ нэг юм Жерард нэг номхорж исэн одоо жишээтэй. Манай хүн чи ерөөсөө тэгэл уур нь үрхэл уур нь тийм ерөөсөө тэгэл нэг дууга хүмүүс нэг уурлахаар нэг эвгүй тесэрдэг шүү. Жерард бол нэг тиймэрхүү л байна. Тийм. Наад чи байн уурлаад байхгүй. Ерөөсөө би тэр тайлбар дээр өстө 2 дугаар үеэр Жерард орж ирнэ. Орж ирээд нэг юм болно гэж байхгүй пан. Тийм. Будаа тэрийг бол би юу бодож тэгж хэлснийг бөөм. Тий. Сая хүртэл тэр Английн юу Швейцар хоёрыг тайлбарлаж байхад өрөөний 50 дахь гол 11-ээс винал гээд аваач. 2 ч хэлсэн би. Тэгс чи яг лаа гэж заримдаа нэг тэгж хэлмээр санагдана. Тиймэрхүү юм хэлж байгаараа байж байгаа. Тэр юм нэлээд онж байгаа шүү. Харин тий. Заримдаа онж уддаг юм. За тэгээд түрүүн бас хоёулаа нэвтрүүлгийнхаа эхний хэсэгт Дэвид Бекхэмийн талаар ярилцж байсан. Тэгээд Бекхэм Жерард хоёр одоо Лос Анжелес Галаксид Бекхэм тоглож ирсэн учраас зөвлөгөө өгөөд аюу айтаахан гэдэг хэлсэн. Ер нь Лампардтай харьцаж байгаа харьцаа бас байна. Бекхэмтэй харьцаж байгаа харьцаа. Бекхэм ч шалаа. Тийм. Бекхэм Жерард хоёрын харьцаа ер нь яг ямар янз юм. Янз юм баг. За. Бекхэм ч ерөөсөө тэр Жерардыг анх шигшээд орж ирж байгаа юм чинь тэгэл ер нь удалгүй багийн ахлагч нь болсон. Нэг үеийн ч тоглогч нар Бекхэмийг бол ер нь тэр номон дээрээ бараг л агуу ахлагч энэ төр гэж үлдээ бичсэн байдаг юм билээ л. Тэгээ Бекхэм бол ерөөсөө сая хамгийн сүүлд нэг л зөвлөгөө өгсөн байна. 2014 оны дэлхийн аваргад оролцож ирээд шигшээ багаасаа боллоо гэж Жерард тэглээ шүү дээ тийм ээ. Тэгэхэд бол ерөөсөө Бекхэм уулзаад зад загнасан байна. Жерард бол ерөөсөө 10 хүний нэрийг үтсэн байлээ. Энтэй ярьсан Дитер Хаман DDT-гээ хүртэл ярьсан байна. Авгуудын лигэд цуг төрүүлж ирсэн. Би шигшээгээс боллоо гэж Жерард үлээтайгаа ярьсан байна л. Ганц эсэргүүцсэн үн Бекхэм гэж. Сүүлд нь хамаа барьдаг юм а. Хэрэггүй болсон цагтаа л одоо болохоос өөр хэрэгтэй үедээ битээ болоо. Чи хэрэгтэй гэж. Өөрөө тэр зовлон мэдсэн хүн л дээ Бекхэм. Бекхэм чинь эргэж ирэх гээд дийлээгүй шүү дээ. Яг нөгөө нэг Ахиллес гэмтэй тэгээ Капеллогийн туслахаар очдог. Тэр чинь Стив Макларен бүр зүгээр жийтсэн юм байсан юм байна шүү дээ эхлээд. Тийм тэгсэн. 2008 оны Еврод орох эрхийн 2006 оны дэлхийн аваргын дараа нөгөөдөг чинь тавтаргүйтэд ахлагчийн дуузаа өглөө гэдэг ингээд Жерардд шилжүүлсэн чинь Макларен тэгвэл чи ингэ шигшигээс болж игээд төр болиулаад Капеллогийн үед нэг 10 оны дэлхийн аварга сүүлийн 20 минутын сэлгээ байлаа шүү дээ. Зүтгэд тэгээд Ахиллес гэмтээд ингээд тэрэндээ Бекхэм амар харамсдаг. Би тэр ахлагчийн дуузыг хэлжтэй дэмий өгсөн. Тэгээгүй байсан бол би Еврод 2008 онд бий байсан бага оруулаад ийм байсан. Тэгээд Бекхэмийг тэгж утсан байлаа. Энэ шигшэгийн тухай энэ тусдаа бүлэг сэдв байна лээ. Анх эхлээд шигшээд эхнийхээ тоглолтыг хийх гэж зогсож явахад нь Арсеналын хамгаалагч Тони Адамс доор түнэл талбайд гарах гэж байж яхад нь Салага гэж хэлсэн байна. Салага гэдэг нь бол чимүү шин зэрэг гоожуур энтер гэсэн үг л дээ. Бараг цаамт жаас гэсэнгүүд чимүү Салага энэ тулаан дарахад билээ мүү чи. Тэгэд сүнсэн заа. Тэгэхэд дараа нь
Бекхэм битгий зодог тайлаа чи. Энэ хоёрын хооронд би 100 хэдэн тоглолт 3 арслангийн төлөө тоглосон байна штэ гэж тэр номон дээр нь тэгж байлаа. Яг эн чинь эхлэл төгсгөл хоёр нь байхгүй юу тийм ээ. Тэгээд өөрийгөө яг дүгнээд хэлэхэд шигшээгийн төлөө тоглосон шигшээгийн төлөө шигшээгийн төлөө тоглосон тоглолт нь бол биш шүү. Шигшээгийн оролцсон тэр евро болон дэлхийн авраг гэдэг бол хар дарсан зүуд цөхрөл гуниг гутрал ерөөсөө л араас ширваны гэж тэр бол шүү дээ. Нэр харахгүй ш дандаа бүтлгүүчсэн тийм тэмцээнд бараг төрүүлнэ гэж очдөг. Ногт ганцлал төрүүд байгаа авчирна гэж. Юу болоог байхад мултардаг. Юу болоог байхад тэгээд эхлээл бүтлгүүтгэл эхэлдэг. Хөрхөө амт. Шигшээд шүү дээ өөрөө ч. Одоо тэгээ өнөөдрийнхөө жаргах уу. За өнөөдрийнхөө жаргая. Тэгээ нэвтрүүлгийнхаа төгсгөлд Дэвид Бекхэм одоо тэр тууцаа өгөөд харамссан. Жерард бас одоо ингээл олон зүйл дээр л харамсчихсан баг. Манай Балжаах өнгөрсөн жил Жерардын сүүлчийн тоглолтыг тайлбарлаж чадаагүй дээ. Мангар харамсаа. Би хажуугийн хавьд тайлбарлах гэсэн дуу гарахгүй байсан тий. Би тэрийг тэр бол таны амьдралын хамгийн айхавтай харамслууд нэг. Тэнэг асуудал нэр. Би өстө бүр өвөл хэлээд байсныг яа гэж. За хуваар гаргахтаа тамина 38 дугаар тойрог биш ээ тэр 37 ч үлээ. Нөө Жерард Эмфилдэд за 37-д шүү дээ. Жерард минийх шүү. Та нар бүгд хүлэн зөвшөөрсөн биз. Би одоо яаж эргүүтэж явж байгаад өөр тоглолтын дээр өөрийгөө тавиулсан. Манчестер Юнайтед Эвертон хоёрыг ч бараг тайлбарлаж байна да тий. Мэдгүй өөр тоглолтын дээр тавиулсан. Мангартай явж исэн чинь нэг мэдсэн чинь Батцаа урцаа хангинуулж явдаггүй шүү дээ. Юу энэ чи эдгээр тойрог үлээгээл цусаар авчихаа алдсан. За ингээд Стивен Жорж Жерардын миний амьдрал нэртэй ном 2015 онд одоо яг ингээд эд одоо уншигдж байгаа хүмүүсийн номыг бол Балжаах хоёр хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээр та бүхэндээ хүргэж байгаа. Мэдээж цаашдаа бол ном маань үргэлжлээд байвал одоо дугаарууд маань үргэлжлээд гараад байхад ийм учир зансан байна да. За ингээд хоёулаа дараагийнхаа дугаар дээр юу ярихаа гэж тогтцоод тэгэхээр нэвтрүүлгийг өндөрлүүлье. Дараагийн дугаар дээр шүү дээ Жерард болон дасгалжуулагч нарын ялгаа гэж ойлгож байна. Яа. За. Ерөөс дасгалжуулагч нар ч амар олон янз айгүй олон ялгаатай байдаг. Тэрний талаар дасгалжуулагч нарынхаа. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг 7 хоног бүрийн баасан гараг таны зурагтан дээр бол гарч байгаа үзэгчтэй мэдээж хөтлөгч амглан болон тайлбарлагч Балжаах бит хоёр бас чадан ядан та бүхэндээ хөшигний цаадах ирээн барааныг ярьж байгаа маа. Ингээд бүгдээрээ дараа 7 хоногт Жерард ба дасгалжуулагч сэдвээр эргээд уулзах болно үзэгчтэй. Ингээд дараагийн 7 хоногт уулзлаа. Түр баяртай. Дэлхийн хөлбөмбөгийн тод одуудын амьдрал, хөшигний цаадах эдрээ, хиний талаар юу гэж ярьсан сонир хачныг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг онцлох болно. Стивен Жорж Жерард Английн Премьер Лигээс өнгөрсөн жил явсан. Гэхдээ тэр нэг том нууцыг үлдээгээд явжээ. Жерардын 2015 оны миний намтар номыг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг танд дэлгэнэ. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг баасан гараг бүр